Өнөөдөр би их хүн алтан саванда амбагтааж амандаа маань шивнэж суух ээж хүн. Эмэгтэй хүн гэдэг ижидээ үрнэ, үрдээ ихэн, эр хүнд ханин байдгаараа ертөнцийн юм. Эсвэл энэ бүхнийг өөртөө багтаасандаа өөрөө ч ертөнц байж мэднэ. Тийм болохоор өргөс ихтэй орчлонгийн өнгө сайтай цэцэг бүхнийг хүсвч өрөвдөө тастаж чаддаггүй биз. Үрээсээ, ирээсээ горддог биз. Цэцэг усгүй өгдөг бол, цэрэг дайнд өргөддөг бол ээж хүн гэдэг үрийн төлөө өдөр бүр хүч үхлийг өдөр бүр өнжөөдөг байна. Тийм байхад өөрийнхөө хүүхдээс уучлалт хүсэх их хүн хичнээн өрөвдөлтэй. ертөнц дээр үрдэн уучлагдсан их хүн гэж байдаггүй юм шүү дээ. Эн чинь өрн уучилдаг хорвоо биш. Их хүн эмэгтэй хүнд битгий хадуулах. Би хоёр бурхан ярилцаж сухыг олонтоо харж байлаа. Чи ч гэсэн бишгүй л их харсан биз. Төрхийн үнэнг чамаар, үххийн үнэнг өөрөөрөө нотолж, үүлийн чинь үрийг цагаатгаж, үрийнхээ төлөө үүр цайлгаж суух тэр бурхныг харна. Түүний төлөө нэг бурхан, нөгөөгөөсөө гуйлга гуйж, чиний төлөө хоёр бурхан хоорондоо ярьж, уйлж суугаан тэр. Тиймээс их хүнийг битгий загна, эмэгтэй хүнийг битгий хараа. Зарим нэгэнд нь харааж загнах байтугай харж суухан чалга. Амьдралын явдал учрлын эрэмд нэхэгдэж юун сайн, юун муу гэдгийг тунгааж амжаагүй байхад чинь чиний бурхан Тэнгэрийн бурхандаа одчихвээ. Дэлхийгээ дэрлээд унсан хойно нь чулууг нь хичнээн тэврээд яах вүлээ? Амьдад нь хайрал, амьдад нь жаргаа. Их хүнийг эмэгтэй хүнийг ширүүлж харахгүй гэхээсээ ч эмээж яв. Лааны тос шиг урсаад өнгөрөх цаг хугацааг жамаас нэрт бүү бөхөө. Цагийн цөвөн хүний муу танигдахад чамд үлдэх цор ганц хүн бол чиний чи. Насаа хурааж буй үгүй болсон ч амьддаа өргөсөн цацлын сүүн өлмийг чинь бат оршоно. Хүйтэн хорвоо хаалга цонхоо хааж хүн бүхэн чиний эсрэг болоход анх амлуулсан ангир урагтан аминд чинь дахиад нэг орно. Ээж хэмээх алдар дээр өөр ямар ч зүүсгэл зүүгээд хэрэггүй. Угаас ээж гэдэг алдрыг давж гарах одон ололт, амжилт, шагнал, цол, гавьяа гэж хаач байдаггүй. Бүсгүй хүнийг бүтэн хайрл, бүсгүй хүнийг бүтэн жаргал.